Байцгаана уу. 20 дугаар сургуулийн монгол хэлний багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлэг 11 багштай хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Манай бүлэг нь монгол хэл бичиг уран зохиолын хичээлээр суралцагчдын идэх оролцоог нэмэгдүүлэх, хичээлийн хосроглыг багасгах зорилгоор олон арван ажлыг зохион явуулдгаас үндэсний бичгийн хичээлээр явуулсан дараах ажлуудыг онцлон туршлагаа хуваалцаж байна. 6 дугаар ангийн сурагчдын дунд жил бүр цагаан толгойн баярыг өргөн дэлгэр зохион байгуулж хүүхдүүд уншиж бичиж сурсан баярт мөчөө аав ээж найз нөхдөдтэйгөө хуваалцдаг юм аа. Үндэсний бичгийн цагаан толгойн баярт хүрсэн ирээд байна. Монгол бичиг бол монгол хэлнийг нотлох баримт мөн соёлын гайхамшигтай юм аа. Ийм учраас ийм сайхан багштай арга хэмжээ зохиосон багш нарт дан баярлалаа. Хүүхдүүдтэй цаашдын сургалт өндөр амжилт хүсье. Судалгаад хичээлээ сурагчдыг идэвхжүүлэн оролцоог нэмэгдүүлэхийн тулд захин технологи ашиглан сонирхолтой аргаар зохион явуулснаар хичээлийн арга зүйгээ сайжруулж Баянгол дүүргийн монгол хэл бичгийн багш нарын дунд хэлэлцүүлэн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Долоогоос 9 дугаар ангийн сурагчдын дунд сайхан бичигдэн анги шалгаруулах уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулснаар хамт олноор нь сургах дадал бий болгож байна. 9 дугаар ангийн бүлгүүдийн дунд үндэсний бичгийн тайлан дуншлагын уралдааныг зохиосноор сурагчдын идэх оролцоо чадварыг нэмэгдүүлж байна. Үндэсний бичгийн хичээлээр хоцрогчтой сурагчдын хоцрогдлыг түргэн хугацаанд арилгах, ном, сургалтын материал, гарын авлагах гарах тал дээр мөн анхаарч ажилласан байгаа. За үүний нэг тод жишээ нэх юм бол уншиж сурахад амархан гэсэн энэ ном байна. За энэхүү номын онцлог нь 6-аас 12 дугаар ангийн хоцрогчтой сурагчид өөрийн хурдаар сурч үндэсний бичгийг мэдхэд тохиромжтой монгол бичгийн бүх агуулгыг одоо нэг номонд багтааснараа онцлогтой байгаа. Мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтарч ажилласнаар 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээний үндэсний бичгийн агуулгын үзүүлэлт өмнөх жилийнхээс 26.5% өссөн бодит үр дүн гарсан байна. Манай мэргэжлийн хөгжлийн бүлгийн зохион байгуулсан үйл ажиллагаанууд та бүхний ажилд тус нэмэр болох болтугай. Та бүхэнд амжилт хүсье.